Сайн байцгаана уу? Санхүү бичсэн эрх зүйн судалгааны хүрээлэн ТV7 телевизийн хамтран хүргэдэг хийл шийдэл нэвтрүүлгийн 2022 оны эхний дугаарыг хүргэж байна. Энэ удаагийн дугаартаа 1992 онд батлагдсан Монгол улсын шинэ үндсэн хуулийн 30 жилийн ой зориулан бэлтгэн хүргэж байна. Сайн байцгаана уу? Хийл шийдэл нэвтрүүлгийн ээлж дугаар хэлж байна. Өнөөдөр алган тогтсон Монгол улс гэж үндсэн хуулийг барьжсэн чимд багш хэлжсэн энэ Монгол улсын үндсэн хуулийн талаар мөн Монгол улсын үндсэн хууль батлагдсны 30 жилийн баярын нэвтрүүлэг хэлж байна. За өнөөдрийн нэвтрүүлэгт зочноор хууль зүйн ухааны доктор П. Амар Жаргал, хууль зүйн ухааны доктор Б. Нар Мандах, хуульч өмгөөлөгч Э. Түмэн Баяр нар зочноор оролцож байна. Өргөдөж ирсэн зочдоо өнөөдрийн мэндийг хүргэе. Урилга хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. За мөн хөтлөгч Сумын Азар, хөтлөгч Батзөрөг доктор. За тэгэхээр өнөөдөр бол үндсэн хуулийн өдөртөө зориулаад голдуу тавхан харж байна даа эрдэмтэн судлаачид, үндсэн хуулийн судлаачид өнөөдөр нэвтрүүлэлт оролцож байна. Тийм учраас бид бас яг Монгол улсын үндсэн хууль гэж яг юу юм? Үндсэн хууль маань бидэнд мөн та бүхэнд ашиг тусаа хэрхэн өгж байгаа. Монгол улсын үндсэн хуулийн цаана ямар утга агуулга байдаг талаар ярилцсанаа. Монголын ард түмэн бэд улсынхаа тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг баттган бэхжүүлж хүний эрх чөлөө шудраг ёс үндэснийхэн эвнэгдлийг эрхэмлэн дээдэлж төрт ёс түүх соёлын хон уламжлалыг нандинан өвлөж өндөрлөгтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж эх орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгоно. Үүний учир Монгол улсын үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна. Мэдэгтэн сахигтун бүгд найрамдах Монгол ард улсын ардын нэг хурал 1992 оны 1-р сарын 13-ны өдрийн 11 цаг 35 минут Улаанбаатар хот. Ер нь бол манай Монгол улсын үндсэн хууль яг олон улсын хэмжээнд дэлхийн жишгт хүрсэн мөн эрдэмтэн судлаачдын хэлж байгаагаар одоо судалсан шиг яг үндсэн хууль болж чадсан уу? Эсвэл зүгээр цаасан дээр бичсэн тунгаг болов? Нарвандах докторийн талаар юу гэж бодож байна? За үндсэн хууль гэдэг бол өөрөө улс орнуудын хувьд бол хамгийн үнцэнтэй баримтчиг тооцогддог. Арчилсан үзэл санаагаар явж байгаа энэ чиг баримжааг хөгжлийнхөө баримжаа болгож байгаа улс орнуудын хувьд бол арчлалын үнэт зүйл үзэл санаануудаа үндсэн хуульдаа тусгаж түүнийгээ одоо улс орон даяараа дагаж мөрдөхийг эрхэмлэн зүтгэдэг. Гэхдээ дэлхийн улсын жишгт хүрсэн эсэх асуудлыг одоо би бас бусад улс орны үндсэн хуультай Монгол улсын хуулийг харьцуулна гэхээсээ илүүтэйгээр Монгол улсын үндсэн хууль Монгол улсын өөрийн маань үндэсний онцлогийг илэрхийлсэн өөрийн гэсэн үнд цэнийг бий болгосон баримтчиг байж байгаасай гэж хүсдэг. Ягдггүй л энэ бол магадгүй Америкийнхыг Монголд буулгавал томцсон дээл шиг тийм. Японыхыг Монголд буулгавал багдсан дээл шиг ч юм уу одоо ийм байж болохгүй. Үндэсний менталитет гэдэг юм уу, national identity гэдэг юм уу тэр Монгол үндэсний үнд цэн онцлогт нийцсэн байх ёстой гэдэг энэ шинжээ агуулж ижил үндсэн хууль өөрөө үнцэнтэй байж чаднаа гэж ингэж харж байгаа. Зүгээр арчил өндөр хөгжсөн улс орнуудын нийтлэг жишгт нийцсэн үү гэвэл нийцсэн гэж үздэг. За Амар Жаргал доктороос бас асуух зүйл байна л да. Ер нь монголчууд үндсэн хуулиа өөрсдөө хийж ирсэн үү? За 92 оны үндсэн хуулиа бид өөрсдөө яг монголчууд өөрсдөө хийж чадсан уу? За түүхийн хувьд бол аваад үзвэл Монгол улс бол нийт бол 1924
40 60 гэдэг бол 92 оны гэдэг ийм дөрвөн үндсэн хуулийн мөрчлөх дээр бол явж байгаа. За 92 оны үндсэн хуулийг бол зарим нь бол асуудаг л гадныхан хийсэн үү? Яг монголчууд өөрөө хийсэн үү? За энэ үндсэн хуулийн нэг онцлог бол монголчууд бол өөрсдөө хийсэн. За гадны бол яг мэдээж шинжи ичнэр бол одоо хурж ирсэн Мартин Шапиро ч гэдэг юм хурж ирс бол санал болов гэж хэлсэн. Гэхдээ энэ үндсэл бол одоо муу сайж бидний л одоо өөрсдөө бүтээл гэсэн. Тэрэн дээр бол одоо марах зүйл бол байхгүй. Тэгээ 1940 оны 60 оны үндсэлүүд бол дандаа л бусад орны нөлөөгөөр хийгдэж байсан хуулиуд бол байгаа шүү дээ, тий. Гэтэ яг бас манай монголчууд нэвэлт өөрчлөлт өөрсдөө хийсэн хийгээгүйгээд эрдэмтэд судлаачдын хувьд бол янз янзын л маргаан байдаг. За өнөөдөр бол хэдүүлээ 1992 оны үндсэн хуулийн талаар гарч байгаа. За тэгэхээр түмээс асууя, одоо залуу судлаачийн хувьд Монгол улсын үндсэн хуулийг одоо өөрөө яг хэрхэн яаж үздэг вэ? За ер нь бол яг 92 оны үндсэн хууль бол үндсэндээ мэдээж нөгөө 1990 оны арчилсан шинжилт өөрчлөлтөд холбогдуулаад бол маш олон одоо суурь зарчмын шинжтэй одоо зохицуулалтууд бол байгаа. Олон намын тогтолцоо, төрийн эрх мэдлийн хуваарлалт, за чөлөөт сонгуулийн тогтолцоо, за мөн одоо тэр хүний эрхийн хууль зүйн болон нийгмийн эдийн засгийн баталгаа хангах мэтчлэн олон ийм одоо дэвшилт зохицуулалтууд бол орсон. За ингээд мэдээж энэ одоо батлагдсанаас хойш одоо ингээд 30 дахь жилдээ үйлчлээд явж байна. А тэгээ мэдээж бол одоо хэрэгжүүлэхийн тулд мэдээж үндсэн хууль бол дангаараа бол одоо юу гэдэг нийгмийн ухаарлалцааг зохицуулахгүй учраас миний судлаачийн хувьд юу гэж үздэг вэ? Энэ үндсэн хуулийг одоо яг амьдуулах одоо энэ гол хэрэгсэл нь бол энэ эрдийн хуулиуд гэж ингэ шаарддаг. Тэгэхээр үндсэн хууль дээрээс хойрлоод энэ эрдийн хуулиуд нь маш сайн одоо судалгаатай боловсронгуй ийм сайн зохицуулалтууд хийгдээд ирэх юм бол аяндаа энэ одоо үндсэн хууль тэр эрдийн хуулиудаар дамжиж одоо яг одоо бодит утгаараа ард түмэнд өр өгөөж өгнө гэж ингэж би бол үздэг. За дараагийн асуултыг амар жаргал доктороос асууя гэж бодлоо. Монгол Улсын үндсэн хуулийн оршил хэсэгт хүмүүнлэг иргэний арчилсан нийгмийн зохицлон байгуулна гэж асуусан тийм ээ. Яг энэ зорилготой Монгол улс хүрч чадж байгаа юу? Яг энэ зүгт явж чадж байгаа юу? Ер нь хэдийд энэ зорилготой хүрхийн гэдэг талаар өөрхөн байр суурь хэлэх. За үндсэн хуулийн оршил хэсгийг бол асууж байгаа шүү. Хүмүүнлэг гэж бол энэ бол одоо л яг бид зүгээр нэг 100% бол хүрсэн юм бол байхгүй. Гэхдээ бид бол одоо энд хүрхийг бол одоо зорилгоо болгоол одоо явж байгаа. Нармандах доктор юу гэж үзэж байна? Яг үндсэн хуулийн оршил бол одоо бидний ярьдгаар бол алсын хараа. Тухайн улс орны туйлын хүсэл хүрхийг эрмэлзэж байгаа тийм хөгжлийнхаа талаар бидний сайн сайхнаар төсөөлж байгаа тэр үнэтэй үзэл санаануудын нэгдэл болж илэрхийлэгддэг. Тийм ч учраас аливаа улсуудын үндсэн хууль бол ард түмэн бид одоо үзэж яах гэдэг ингэж эхэлдэг. Тэгэхээр Монголын ард түмэн бол 92 оны үндсэн хуульдаа хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлон хөгжүүлнэ гэдэг зорилтыг дэвшүүлсэн нь дэлхийн улс орнуудын тэр жишгтэй хөл нийлүүлэн алхах хөгжингөө улс болын хүний эрхийг дээдэлсэн иргэний одоо чөлөөт орон зай, чөлөөт нийгмийг бий болгохыг зорьсон ийм улс бол байхыг зорино гэдэг ийм зорилтыг тавьсан юм байна. Тэгээ энэ бол болсон болоогүй гэдэг ингээд тоогоор хэмжээг үнэлчих боломжгүй асуудал. Бид бол энэний төлөө өдөр тутам, жил тутам одоо ингээд ирээдүйд хойчиж тэмүүлсээр байх болно. Байж болох тэр сайн сайхан туйлын төлөө бол бид ингэж хөгжиж яваа гэж ингэж харж байна. Тэгэхээр залуу судлаач Дүнбаяраас бас энэтэй холбоотой асуулт асууя л да. Одоо модлон хэд хоёр ч асуудлаар Монгол улсын хувьд Монгол улсын үндсэн зөрчил асуудлаар маргаа үсгүүлээд ялалт байгуулж байна. Тэгэхээр одоо яг ингээд Монгол улсын үндсэн хуулийн оршил хэсгээс иргэний хүмүүнлэг иргэний арчилсан нийгэм зохицлоо хөгжүүлэхэд манай энэ хууль тогтоомжууд маань өөрөө тэрэнд нийцэж чадаж байгаа юу? Залуу судлаачид яг мэдээж энэ одоо юу гэдгийг яг энэ үндсэн хууль түүнтэй одоо бусад одоо бүх эрх зүйн актууд бол нийцэх ёстой тийм ээ. Үндсэн хуулийн дээр бол тодорхой заасан. Тэгэхээр яг ихэвчлэн одоо Монгол улсын их хурлаас батлагдж байгаа тийм ээ. Одоо үндсэн хуулийн зөрчлийн шинжтэй асуудлууд бол энэ 30 жилд бол маш түгээмэл гарсан. Тэгээд энэ асуудлаар бол маш олон иргэд за хүмүүс бол үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргаж за энэ дээр одоо үндсэн хуулийн цэц маргаан энэ шийдвэрлэл ажиллагаа явуулж за тэгээд үндсэн хуулийн зөрчлүүдийг бол тухай бүрд нь бол арилгаж ирсэн.
Тэгэхээр ер нь бол яг энэ дээр би залуу судлаачийн хувьд одоо хуульчийн хувьд юу гэж үздэг вэ? Яг энэ одоо энэ үндсэн хуулийн одоо үзэл санааг хамгаалах, зарчмыг хамгаалах. За энэ үндсэн хуулийн зөрчлийг одоо арилгах. За энэ зөрчлийн улмаас одоо зөрчигдсөн одоо нийт эрх ашиг одоо хангах энэ чиглэлд бол ялангуяа энэ хуульчдын үүрэг оролцоо бол маш одоо өндөр хэмжээнд байх ёстой гэж үздэг. Тэр чагуулгаараа бол одоо ялангуяа сүүлийн үед бол манай залуу хуульчид, за залуу судлаачид бол бас энэ үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргах. За энэ дээр одоо бас тодорхой кейсүүд үүсгэх, за маргаа үүсгээд, за түүнийгээ бас одоо тогтоолох ийм одоо үйл ажиллагааг бол түгээмэл явуулж байгаа. Энэ дээр бол одоо бас залуу судлаачийн хувьд бол өөрийнхөө одоо оролцоог өв нэмрийг оруулж байгаад бас баяртай байдаг. За үндсэн хуулийг сахин хамгаалагч нэг баталгаа болсон үндсэн хуулийн цэцэд маргаан шийдвэрлэх ажиллагааны ер нь одоо ингээд үндсэн хууль батлагдсанаас хойш өдийг хүртэл ер нь маргааныг шийдвэрлэж байгаа ажиллагаа тийм ээ. Энэний яг нөгөө цаашдын чиг баримжааны талаар өөрсдөө байр суурийг илэрхийлээ. Одоо жишээл мэдээлэл гаргасан этгээдийн оролцогчийн тийм ээ эрхийг хангаж хамгаалж чаддгүй мэдээлэл гаргахад энгийн иргэн хуульч хоёр ялгаатай байдал гэх юм уу иймэрхүү байдал үүсдэг. Энэ тал дээр судлаачдын байр суурийг бас сонсё гэж бодод. Цэцэд маргаан шийдвэрлэх ажиллагааны талаар. За би бол ингэж бодож байна. За нэг цэцэд маргаан шийдвэрлэхээсээ илүү одоо энэ үндсэн хуульд байгаа энэ цэцийн тухай заалтад бас нэлээ бас ач холбогдол үзүүр гэж. Өөрөөр хэлбэл Монгол Улсын үндсэн хууль дээр байгаа үндсэн хуулийн цэцэн гишүүн бол улс төр одоо хууль эрх зүйн өндөр мэргэжилтэй хүнийг бол үндсэн хуулийн цэцэн гишүүнээр томилно гэдэг. Гэтэл за одоо эрх зүйн мэргэжил одоо хуульчийг бол бид бол ойлгоод байгаа. Гэтэл улс төрийн өндөр мэргэжилтэй гэдгийг одоо яг юу гэж ойлгох вэ? Ямар хүнийг ойлгох вэ? Жишээл улс төрч одоо сайн улс төрч одоо өндөр мэргэжилтэй улс төрч хэрэг улс төрийн намын даргаыг ойлгох юм уу? Эсвэл улсын хурлын гишүүнийг ойлгох юм уу? Эсвэл улсын хурлын дарга байсан хүнийг ойлгох юм уу гэдэг асуудал гарч ирж байгаа. За дээр нь энэ цэц бол ингээд өөрөө үндсэн хуулийг аваад үзэхээр шүүх эрх мэдлээс гадна нэг юм хэсэг явж байгаа. Гэтэл энэ цэц өөрөө өнөөдөр шүүх юм уу биш юм уу гэдгийг бас бид нар ярих хэрэгтэй байна. За хэрвээ шүүх бол өнөөдөр Монгол Улсын шүүхийн зарчмаар ажиллах хэрэгтэй. Тэнд чинь хуульч хүн байх ёстой, өдөр тутам одоо ажиллах ёстой, одоо шүүгчд тавигддаг ямар шаардлага байдгийг одоо тэр шаардлагын дагуу одоо байх ёстой. Хэрвээ шүүх одоо бишээ энэ цэцээ одоо цэц гэдэг нь одоо юу гэдэг энэ үндсэн хуулийн баримт чи уншаар одоо цэцтийн зөвлөл гэж байгаа даа бүхий энэ юутай л ойролцоо одоо тэгэхээр хэрвээ тэр цэц байдаг бол одоо энэ улс төрийн мэргэжлээ ямар хүмүүс орж ирж яаж яах юм бэ гэхлээр нэн даруй бол одоо бид нар бол тогтоох хэрэгтэй байна. Тодорхойлж байгаа. Тэгэхгүй бол сүүлийн үед бол Монгол улсд бол одоо үндсэн хуулийн цэцийн нэр хүнд бол нэлээд сайнгүй байгаа. Тэгэхээр энэ үн дээрээ эхлээд бид бас авч үзэх хэрэгтэй. За хоёр дахь асуудал нь бол өөрөө тэр бас гомдлыг гаргаж байна. Үндсэн хуулийн цэц ямар одоо гомдлыг одоо авч шийдвэрлэх юм бэ? Өөрөөр хэлбэл үндсэн хууль зөрчсөн бүрийг одоо гомдлыг авч шийдвэрлэх юм уу? Эсвэл одоо шүүхээр шийдвэрлэгдээгүй гэдэг юм уу? Гомдлыг авч шийдэх юм уу? Эсвэл одоо нийтийн эрх ашиг зөрчсөн гомдлыг авч шийдвэрлэх үү гэдэг нь бол одоо бас ингээд тодорхой бус энэ бол ингээд хаягдчихад байгаа юм. Иргэдийн гомдлыг авч шийдвэрлэх юм уу? Тэгэхээр энийг бас их тодорхой болгож ер нь одоо цэцгийн үйл ажиллагааг бол цааш нэлээ одоо юу гэдэг хэрвээ үндсэн хуулийн тухай одоо хуулиар хэрвээ чадахгүй бол одоо цэцгийн тухай хуульч гэдэг юм уу? Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуульч гэдэг юм. Энийг дахин боловсруулж идэв юм гэж явах шаардлага үүсдэг. Нараа доктор. Миний хувьд зүгээр за сая амар жаргал докторийн ярьсан дээр зүгээр хэлэхэд цэцэн гишүүн тавигдах шаардлагын хувьд улс төрийн өндөр мэргэжилтэй гэдэг шаардлага бол дэлхийн улс орнуудад бас нийтлэг байдаг шалгуур байгаад байгаа. Хууль зүйн болон улс төрийн гэж одоо хууль зүйн мэргэжлийг нь илүү наривчлал тодорхойлж өгөх шаардлага байна гэж зүгээр би хувь судлаачийн хувьд бол хардаг. Ягаад гэхээр бид одоо ердийн шүүхэд ажиллаж байгаа шүүгчид тавьдаг шаардлага нь ажилласан жил мэргэжлийн шалгуур одоо жишээ нь давхад гэхэд
хуулийн болон ихтэй сургуулиудад нэг 10-аас доошгүй жил багшилсан гэж одоо ярьдаг ч судалгаа талаасаа тавьж байгаа шаардлага. Тэгэхээр магадгүй цэцэд үндсэн хуулийн хэрэглээний нэгдмэл байдлыг хангах хүрээнд тавьж байгаа одоо нэг маргаан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа. Шүүх бүрийн эрхийг хэрэгжүүлж байгаа субъект гэдэг утгаараа энэ хүмүүс бол үндсэн хуулийн эрх зүйн чиглэлээр 10-аас доошгүй жил судалгаа шинжилгээний ажил хийсэн байх ёстой. Эсвэл энэ чиглэлээр 3-аас доошгүй өгүүлэл нийтлэл олон улсын нөгөө магадлан итгэмжилсэн сэтгүүлд нийтлүүлсэн. Өөрөөр хэлбэл үндсэн хуулийг бүтээхэд хэрэглэгддэг онол арга зүйд энэ хүн тодорхой төвшөнд судалсан байх ёстой гэдэг нэг юм шалгуур байх ёстой болов уу гэж хардаг. Зүгээр одоо хин хөтлөгч маань асуулаа. Үндсэн хуулийн цэцгийн маргаан шийдвэрлэх ажиллагаа хэрхэн яаж явагддаг вэ? Энэ талаар юу гэж бодож байна гэж. Өнөөдрийг хүртэл үндсэн хуулийн цэц маань үндсэн хууль батлагснаас хойш бас 30 жил болсон 30 жилийнхаа түүхтэй одоо залгаж байгаа. Монгол улсад одоо төрийн эрх барих байгууллагуудтай хамгийн отгон гэж хэлж болох байгууллага үндсэн хуулиар тогтоогдсон байгууллагуудаас. За цэцгийн хугацаанд бол нийтдээ 300 орчим хэрэг маргааны хянан шийдвэрлсэн байдсан байлаа. Зүгээр цэцгийн шийдвэрүүдийг одоо ингээд нөгөө хууль зүйн сургалт судалгааны эргэлтэнд оруулах үүднээсээ судлаад задлан шинжилгээ хийгээд үзвэл цэцгийн шийдвэрүүд зарим тохиолдолд улс төрийн шийдэлтэй шийдэл гаргасан тийм шийдвэрүүд бол мэрсэр байдаг. Тэгэхээр энэ нөгөө улс төрч байх гэдэг шалгууртаа хэд үнэнч байгаад байдаг цэцгийн гишүүд те нэг ийм асуудал үүсгдэг учраас иргэд түн дээр одоо нөгөө хууль зүйн шударга ёсны үнэлэмж хүсэж байгаа эрхийн дээд үнэлэмжийг хүсэж байгаа иргэд маань бас нөгөө үнэлэмжинд буурах нэг тийм хандлага бас байгаад байна гэж харж. Тэгэхээр ер нь бол энэ асуудал сүүлийн үед нэлээд яригдж байна. Цэцгийн үйл ажиллагаа, цэцгийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудал. Тэгэхээр энэ бол ялтчгүй өнөөдөр Монгол тулгамдсан асуудал мөн гэж харж байгаа. Цэцгийн тухай хууль маань үндсэн хуулийн дараа 93 онд батлагдсан тэр чигээрэл явж байгаа. Маргаан шийдвэрлэх тухай хууль нь 97 онд батлагдсан өнөөдөр хүртэл явж байгаа. Яалчгүй хууль зүйн процесс өөрөө боловсронгуй болоод байгаа учраас түүнийгээ дагаад хууль маань өөрөө бас шинжлэгдэх шаардлага бий болцсон гэж харж байна. Тэгэхээр үндсэн хуулийн цэцгийн гишүүн хууль зүйн бас дээрээс нь улс төрийн өндөр мэдлэгтэй. Өөрөөр хэлбэл шийдэл маань мэрэгшилтэй. Мэрэгшил гэдгээ бас иймэрхүү байдлаар одоо шаардлага тавья. Дээрээс нь хуулиуд маань бас зарим тохиолдолд хууль зүйн гэхээс илүү улс төрийн томоохон шийдвэрүүд гардагтай холбоотой байна, тийм үү? За Түнбаяр судлаачаас асуухад үндсэн хуулийн цэцээр ороод хэрэг маргаан шийдвэрлэж явах явцад цэцгийн гишүүд ямархуу байдал өөрт ч мэдрэгдэж байна. Мэрэгшил ур чадварын хувьд. Яг ингээ юу гэдэг яг нарийн одоо юу гэдэг яг энэ гишүүнд ийм гэдэг тийм одоо нарийн одоо мэдрэгдэхгүй ч гэсэн яг ерөнхий агуулгын хувьд одоо жишээлбэл цэцгийн хуралдаан дээр нөгөө асуулт асууж байгаа байдалтай асууж байгаа асуултын агуулга тийм ээ ерөнхийдөө яг тэр асуултаас л их зүйл тодорхой болж байгаа юм л да. Яг энэ маргааны үйл баримт энэ цаад одоо онлын үндэслэлийг ер нь энэ хүн яаж аль талаас нь асууж юм тийм ээ ойлгож гин үү ойлгохгүй байна уу эсвэл нэг тайлбарлаад ярьсан мэдээлэл дээрээ дурдсан зүйлийг дахин асууж гин үү ч гэдэг юм уу тийм эндээс ингээ харахад бол яг тодорхой хэмжээнд бол яг ялгаатай байдлууд бол харагддаг гэж ингэж бат. За Нарамдах докторын ярьснаас дараагийн асуултаа тавил л да. Доос 30 жилийн өмнө одоо манай хоёр энэ залуу уралцагчоос ахмад хууль бараг болох гэдэг шүү дээ тий. Тэгэхээр тэр үед одоо 30 жилдээ харьцуулахад энэ Монгол улсын үндсэн хууль бидэнд юу авч ирсэн? 30 онд бид арай гайгүйс 92 онд гайгүйс ч одоо бүр ядуурл шудраг ус байдал ингээд газар авчихсан. Тэгэхээр энэ хууль бидэнд яг юу авч ирсэн гэдэг юм асуултууд хүмүүс их тавьдаг л да. Тэр талаар таны бодлоо юу вэ? За үнэхээр үнцэнтэй. Би бол үндсэн хуулийн эрх зүйн судлаачийн хувьд энэ салбар эрх зүйн чиглэлийн сурвалж судалгаа явуулдаг хүний хувьд монголчууд эрх чөлөө гэдэг юм ерөөсөн. Хүний хөгжлийн үндэслэл эрх чөлөө. Тэгэхээр эрх чөлөө гэдэг юм бид нар чөлөөтэй идэх боломжийг олгосон. Бид өөрснөө эрх чөлөөгөө идэх чадвар чадамжууд бол иргэд өөрснөө суралцах хэрэгтэй байна. Наад зах нь Монгол Улсын үндсэн хуулийн нэгдүгээр зүйл 3-1 дээр байгаа тийм. Засгийн бүхэрх мэдэл ард түмний мэдэлд байна гэчээд ард түмэн төрийг барих үйл хэрэгт шууд буюу төлөөлөгчийн байгууллагаараа дамжиж орцсноо гэсэн заалт байна. Тэгэхээр өнөөдөр бид нар 4 жил нэг удаа сонгуул санал өгөх замаар л төр барилдаж байна. Бусад үед бид засгийн эрхийг барьж чадахгүй байна гэдэг ингээ халаглаад сонгосон гишүүнээ 4 жил харааж өрөөгөө сууж байгаа. Энэ бол иргэд өөрсдөө эрх зүйн ухамсар сул дорой байгаа байдал гэж би бол харж байгаа. Эсвэргээр бид нар төрийг удирдах хэрэгт оролцох ерөөсөн хамгийн энгийн хэлбэр бол төрөөс эрхээ шаардах л асуудал.
эрхээ шаардна гэдэг бол бид нар засаг барилцахад оролцож байна л гэсэн үг. Нар мандахын эрхийг хангалттай эдлүүлдэг механизмыг тогтолцоог тэр тогтолцоог төр та бий болгооч гэж шаардж ивэл нөгөө төр чинь нар мандахад үйлчлэхийн тулд өөрөө өөрчлөгдөж хувьсж байгаа. Магадгүй бид тэр төрийг удирдах үйл хэрэгт өөрийнхөө шаардлагаар дамжуулж оролцож байгаа байхгүй. Тийм учраас иргэд эрхээ маш сайн мэдэх хэрэгтэй. Ер нь үндсэн хууль бол эрхийн тунхаг гэдэг агуулга руу харах хэрэгтэй. Тэгэхээр Монгол улсад юм уу ер нь аливаа улсад нэг гоё засгийн газар, гоё ерөнхийлөгч, гоё парламент бий болох гэж үндсэн хууль өөрөө гардаггүй. Иргэдийн буюу хүний эрхийг хамгийн сайнаар хангадаг, түмэнд үйлчилж чаддаг төрийн эрх мэдлийн байгууллагуудыг бий болгохын тулд үндсэн хууль өөрөө бичигддэг. Тэгэхээр би бол 92 оны үндсэн хууль Монгол улсад их хүн цэнийг авчирсан, их баялагийг бүтээж байгаа юм үнэтэй хуулиа л гэж хэлэх байна. Ямар жаргал доктор? За 1992 оны үндсэн хууль бол их олон зүйлийг бол Монголд авчирсан. Сайн зүйл. За тухайлбал бол хүний эрх хэрэгчлөө бий болгосон, хувийн өмчийг бий болгосон, олон намын тогтолцоог бий болгосон. За бүрж хажууд гол зүйл нь бол төрийн эрх мэдлийг бол одоо хязгаарлах юм зүйлийг л одоо анхлан бол оролдож бол бий болсон. Өөрөөр хэлбэл төрийн эрх мэдлийг хязгаарлана гэдэг нь юу вэ гэхээр төрийн эрх мэдлийн хуваарлтыг бол бид нар бол бий болгосон. За дээр нь бол парламентын засаглалыг бол сонгосон. За энэ нь бол одоо бол эргээд одоо харахад бол бид бол хамгийн их одоо оновчтой гэдэг юм уу хамгийн их боломжийн засаглалыг бол одоо сонгосон парламентаас. Энэний хүчинд бол одоо Монгол улс бол одоо энэ том хоёр гүрний дунд гэдэг юм уу одоо барьц алдахгүй гэдэг юм уу одоо хүртэл ингээд тогтвортой бол явж байгаа. За яг парламентын засаглал дээр бол асуудалтай зүйлүүд бий юу? Бий. За тухайлбал бид одоо нэг зүйлийг бас сайн хийж чадахгүй байгаа. Тухайлбал одоо энэ улс төрийн нам парламентын энэ ардчилд бол хамгийн гол оролцоотой зүйл бол улс төрийн нам гэдэг. За улс төрийн намын одоо бас гол зүйл бол ерөөсөө улс төрийн намын санхүүжилт байдаг. Бид өнөөдөр хүртэл энэ 30 жилийн хугацаанд бол улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль баталж чадаагүй л явж байгаа. Тэгэхээр энийг бол одоо нэг тэгвэл бол батлах шаардлага. За мөн улс төрийн намын тухай хуулийг бол бид бас мөн өөрчлөх шаардлага байна. Их мэт бол олон одоо ийм шинжилтүүдийг бол одоо хүлээсэн ийм л бол үндсэн хууль бол бий болсон. Төмбөр судлаач юу? Энэ Монгол улсын үндсэн хууль яг ард түмэнд бидэнд ямар ач тус өгсөн бэ? Тэгээ яг нэгдүгээрт бол би хууль одоо хууль зүйн хувьд бол энэ хүний эрхийн баталгаа тийм ээ. Үндсэн хуулиар бол нөгөө хүний эрхийн баталгаа хангах хууль зүйн нийгэм эдийн засгийн баталгааг бол төр хариуцна гэдэг энэ одоо агуул. Тэгэхээр хамгийн гол нь хууль зүйн баталгааг бол одоо хангах асуудал дээр бол хамгийн одоо чухал одоо юм хууль болсон гэж ингэж үзэж байгаа. Нэг. За хоёрдугаарт бол тэр нөгөө сая хоёр докторын хэлсэн тэр төрийн эрх мэдлийн хууль байна. За тэр олон намын тогтолцоо гэхдээ одоо жишээлбэл тэр олон намын тогтолцоо хуульчж өгсөн боловч яг бодит утгаараа одоо жишээлбэл тэр олон намын тогтолцоонд бий болсон уу гэдэг асуудал дээр бас одоо манай судлаачид өөр өөрийн байр суурийг илэрхийлдэг шүү дээ тийм ээ. Олон намын тогтолцоотой байя гэдэг боловч үндсэндээ одоо жишээлбэл Монгол улс чинь нэг хүнд ногдох намынхаа доогоор жишээлбэл бараг дэлхийд тэргүүлэх болж шүү дээ. Улсын дээд зүгт бүртгэлтэй 30 гаруй улс төрийн нам байж. Гэтэл яг нөгөө засгийн эрх барьдаг одоо парламентод суудлаа авдаг нэг хоёр намтай. Тэгээд тэр намууд нь бол одоо маш олон одоо юу гэдгийг бүлэг практиктай. Дээрээс нь одоо тодорхой хэмжээнд бас одоо эдийн засгийн одоо ашиг сонирхолоор нэгдсэн ч гэдэг юм. Иймэрхүү агуулгаар ингээ харах юм бол бас одоо юу гэдгийг шүүмжлэлтэй асуудлууд гэсэн бас бий. Гэхдээ ололттой юм нь бол тэр одоо хүний эрхийн одоо хууль зүйн баталгааг одоо ойлгож өгсөн байна. Төрийн эрх мэдлийг тодорхой хэмжээнд тийм ээ 100% одоо юу гэдэг төгс хэмжээнд биччихсэн тодорхой хэмжээнд одоо хойрлж тэнцвэржүүлэх орлогуудыг хийсэн байна. Дээрээс нь одоо энэ нөгөө сая Нарантуй докторын хэлсэн тэр одоо засгийн бүхэл ард түмний мэдлэлд байна гэдэг энэ агуулга тэ зарчим чөлөө сонгуулийн тогтолцоо гэдэг юм бий болсон. Тэ? Парламент төрийн эрх барих байгууллага сонгодог болсон, ерөнхийлөгчөө сонгодог болсон. Одоо нутгийн өөрөө өдөрт тусны байгууллагыг одоо бодит яг жинхэнэ утгаараа сонгодог юм одоо эрхийг олж авсан. Энэ нь бол 92 оны үндсэн хуулийн одоо гол ач холбогдол гэж хэлж үзэж байна. За тэгэхээр Монгол Улсын үндсэн хууль 92 оноос батлагдсанаас хойш баг үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар 9 удаагийн тийм хөдөлгөөн юм уу асуудал
одоо яригдчихсэн. За тэр нь бас төдийлөн үр дүн хүрээгүй. Нэг өстой эн чинь Монгол улс үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал бол тийм амар зүйл биш. Ягаад гэвэл энэ чинь бол гол хууль. За тэгэхээр Нарман дахь доктор маань энэ мөнх цул доктортой хамтраад энэ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн эргэн тойронд гэдэг ийм 5 бот ийм ном 4 бот ном гаргасан юм. Энд яг энэ Монгол улсын хамгийн сүүлд орсон үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой ямар асуудлуудыг тусгасан юм. Тэрнтэй холбоотойгоор энэ нэмэлт өөрчлөлт маань ер нь яг ямар гол агуулгатай байсан. За 92 оны ардчилсан үндсэн хууль маань өнөөдрийг хүртэл 30 жил үргэлжлэх хугацаанд 2 удаа нэмэлт өөрчлөлт орсон. За анхных нь бол 2000 онд, за 99 оныхыг тооцвол 2000 онд орсон гэж үзэж болно. За 2000 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг тойрсон нийгэмдэх одоо дэмтсэн байр суурь бол маш ихээр гарч исэн. Үүнийг одоо нэгтгэх зорилгоор саяны бүтээлийг бол гаргаж илаа. Тэгээд дараа нь 2000 оноос хойш 2017 он хүртэлх хугацаанд аваад үзэхэд үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах 5 удаагийн төсөл боловсруулсан. Түүнийг улсын хурлд өргөн барьсан байт юм байна. Гэхдээ бүгд ягаагүй хилцэгдээгүй хойшлогдсон тийм. За тэгвэл одоо сүүлийнх нь болоод ирэхээр 2019 оны нэмэлт өөрчлөлт байгаа. Энэ маань болоод ирэхээр за Лүндэ Жонсон гишүүний ахалсан 62 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийн боловсруулсан нэмэлт өөрчлөлтийн төсөл байсан. За тухайн үед нь Монгол Ардын хувьсгалт нам буюу хувьсгалт намаас одоо бүгд найрамд Монгол Ард улсын их хууль гэдэг нэртэйгээр төсөл өргөн барьж ирсэн. За тухайн үеийн ерөнхийлөгч Батулга маань өөрөө 62 гишүүний өргөн барьсан төсөлд санал өргүүлэхийн явцад ийм өөрчлөлт оруулъя гэдэг одоо төслийн саналыг бас давхар ирүүлсэн гэдэг. Ингээд аваад үзвэл үндсэн хуулийг өөрчлөх санаачлага бол ер нь одоо төр барьж байгаа, эрх барьж байгаа субъектуудаас бол байнга гарч ирсэн байна. Цаашдаач байнга гарна. Одоо тухайлбал бидний хамгийн их жишг болгож ярьдаг Америкийн нэгдсэн улс гэхэд өнөөдрийг хүртэл гिचнээ одоо нэмэлт өөрчлөлт оруулах санаачлага гаргасан бэ гэдэг. Тэгэхээр тоо нь бол хязгааргүй 200 гаруй гэж ярьдаг штеп. Гэтэл Орос нь бол хэд гэлээ гэж бид нар харьцуулаад үз. Тэгэхээр энийг бид нар тодорхой цензураар буюу одоо нэг онол арга зүйгээр шүүжиж оруулдаг. Тэр онол арга зүйдээ бол эрдэмтэн судлаачид бол үнэнч байгаа. Гэхдээ үндсэн хууль маань өөрөө бид нар ярьсан нэг талаасаа хууль зүйн баримт бичиг, нөгөө талаасаа улс төрийн баримт бичиг гэдэг ийм хослмол шинжийг агуулж яадаг учраас эрх барьж байгаа намынхан маань одоо үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад бол онцгой үүрэг байж идэг тийм. Энийг бол та бүхэн мэдж байгаа. Одоо тэгээд нэг нам эрх барьж байгаа үедээ үндсэн хуульд өөрчлөлт оруулчлаа. Энэ нь сайн муу гэж одоо нийгэмд бас л шүүмжлэл сайшаал дагуулсан хэлэлцүүлэг явсаар байна. Гэхдээ энэ удаагийн нэмэлт өөрчлөлтийг бол би 2000 онд орсон одоо дуулсан 7 заалтын зарим нэгийг сайжруулсан ийм давуу талтай гэж харж байгаа. Тухайлах юм бол одоо би одоо үндсэн хуулийн юунд нөгөө эдийн засгийн харилцаанд зохицуулж байгаа зүйл дээр нөгөө хөгжлийн бодлого төлөвлөлтөй холбосон зохицуултууд оруулсан. Хөгжлийн бодлого төлөвлөлтөөр одоо нөгөө намууд тэрэнд үнэнч байж улс орны хөгжлийг одоо нэг гарцаар ингэж авч явах боломжийг тийм ээ гаргаж ирсэн. Энэ бол бас давуу талтай зохицуулт болсон. За дээрэс нь байнгын ажиллагаатай парламентыг одоо яг сонгодог утгаар нь ажилуулахын тулд бол нөгөө хуралдах хугацааг нэмэгдүүлсэн. За давхар дээдлийн асуудлыг бол бас тодорхой хязгаарлалт тогтоосон гэл. Ер нь бол гэхдээ би хязгаарлалтад бол үнэхээр хувь судлаачийн хувьд бол сэтгэл ханамжгүй байдаг. Эрх мэдэл хуваарлах онлын зарчмын дагуу бол 3 4 гэдэг тоо хизээч тавьдаггүй. Энэ хоёр тусдаа байх ёстой л гэж. Яг нь жижиг улсын зовлон байдаг учраас заавал бид нар давхар дээлтэй байлгах хэрэгцээ байна гэж зарим судлаачид ярьдаг л да. Тэгэд энэ яг би дөр өчтөр нэг математикчийн бичсэн нийтлэл уншиж суусан. Онол хоёр янзаар тайлбарлагдах ёсгүй нэг л байх ёстой. Байгалийн шинжилгээ ухаанд бол тэгж болоод тах шиг байна. Нийгмийн шинжилгээ ухаан нийгмийн хөгжлөд дагаад хүссэн хүсээгүй бас бид нар тодорхой тохиолдолд онолыг нэг юм альтернатив байдлаар тийм ээ хэрэглэх хэрэгцээ шаардлага үүсэж байна. Тухайлбал эрх мэдэл хуваарлах онол хууль тогтоох гүйцэтгэх шүүх 3 тустай байх ёстой л гэдэг. Гэтэл энэ 3 нэгдэх хэрэгцээ шаардлага байдаг. Үндэсний нэгдмэл ашиг сонирхлын үүднээс. Гэл ингээд ирвэл бид нар бас тэр онол дээр одоо нөгөө хувиргахтай хэрэгцээ шаардлага байгаад байна гэж харж байгаа. За залуу судлаачийн хувьд Түмэн баяр энэ нэмэлт өөрчлөлттэй холбоотой асуудалтай ямар байр суурьтай. Тэгээ яг нэмэлт өөрчлөлтийн хувьд бол юу гэдгийг бас тодорхой одоо юу гэдгийг эрг зохицуултууд бас бий. Одоо жишээлбэл тэр шүүхийн сахилгын хороо гэдэг ийм одоо тусдаа тийм ээ байгууллагыг бол
яг үндсэн хуулинд зааж өгсөн тийм. Жишээлбэл за дээрэс нь тэр одоо нам тавигдах шалгуур шаардлагыг бол хуульчилж өгсөн тийм ээ. Ямар нэгэн тийм одоо шалгуур шаардлагагүй нөгөө 800 хүний одоо нэрс бүрдүүлээд ингээд нам байгуулдаг. Тэгээд өөрөлдөх юм бол дуртай болгоно нам байгуулдаг ийм одоо байдал бол бас энэ одоо үндсэн хуулийн юм заалт хэрэгжиж гиснээр бас тодорхой хэмжээнд одоо хязгаарлагдах юм боломжтой гэж үзэж байгаа. За дээрэс нь тэр одоо сая хэлсэн юуны асуудлууд байж байгаа. Тэр давхар дээлний асуудал байна. Ямар ч үсэн дөрүүгээ заацсан одоо бас нэг алхам урагшилж байгаа. Уучин бодвол 100% бараг давхар дээлтэй ч гэдэг юм уу те. Ийм байсныг одоо бодвол бас нэг алхам урагшилж дэвшил гарч байна гэж ойлгож байна. За амар жаргал докторийн хувьд ямар бодолтой вэ? Тэгвэл нэмэлт өөрчлөлтийн төр. За би бол яг сүүлийн үед оруулсан 19 он нэмэлт өөрчлөлтөөр бол зарим нь сайн гэж боддог, зарим нь муу гэж боддог. За энэ нэмэлт өөрчлөлтөд би бас энэ эрдэмтдийн ажил эдийн засгт нь ч бас ажиллаж байсан. За тухайлбал одоо сайн нь юу вэ гэхээр жишээлбэл одоо энэ ялуу сүүлийн яригдаад энэ үндсэн хуулийн эдийн засаг гэдэг одоо за одоо улсын хурлын гишүүн бол одоо дураараа санхүү эдийн засгийн эрх мэдэл бол хэрэгжүүлэх бол болсон. Заавал засгийн газраас одоо зөвшөөрөл авч ийж тухайн одоо гишүүн гэдэг юм засгийн газраас санал оруулж ийж энэ одоо төсвийн гэдэг юм ийм эрх мэдэл бол хэрэгжүүлдэг болсон. За энэ бол үндсэндээ бол одоо зөв зүйтэй алхамлал шилжиж байгаа. Гэтэл энэ дээр бас миний бас жоохон доромжхон зүйлүүд дээр хэрвээ энэ үндсэн хуулийг нэгэнтээ одоо нэмэлт өөрчлөлт оруулж байгаа бол илүү одоо сайнаар одоо оруулах хэрэгтэй. Илүү боломжууд байсан. Нэг одоо нэмэлт өөрчлөлт хийж явж байгаа илүү том заалтуудыг одоо авч тэгжил одоо хийх хэрэгтэй. Жишээл одоо түрүү манаас хоёр судлаач ярьдаг тэр үндсэн хуулийн 3-1 дээр байгаад байгаа. Одоо 3-1 дээр юу Монгол улсад засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлт байна гэж. Гэтэл бол энэ бол одоо энэ заалт уншвал энэ ямар ч хэрэгжих бол боломжгүй зам. Гэтэл одоо холбооны бүгдэнд Герман улсын үндсэн хууль дээр байна. За манай ажил Оросын холбооны улсын үндсэн хууль. Энэ үндсэн хууль юу ерөөсөө засгийн одоо бүх хөвлөл ард түмнээс одоо их сурвалжтай гэж байна. Өөрөөр хэлбэл ард түмэн бол хизээч засгийн бүх хэднийг ингэж гартаа байлгах гэж бол байдаг. Зөвхөн энэчээс их одоо их сурвалжтай одоо их үндэстэй. Өөрөөр хэлбэл хэрвээ ард түмэн хүсэхгүй бол эрх мэдлээ буцаагаад авах юм боломжтой байдаг. Гэтэл манай дээр эрх мэдэл байна гэдэг ингээд цаас. Өөрөөр хэлбэл энэ ингээд бас л юм зөрсөг гэх мэт энэс ахуулаад ерөөсөө засгаар зүйлүүд бол байсан. Иймэрхүү том зүйлүүдээ хэрвээ зассан бол илүү үр дүнтэй байх бол нэмэлт өөрчлөлтийг бол харж байгаа. За Монгол Улсын үндсэн хууль хэрэгжээд 30 жил боллоо тийм ээ. Гэтэл нөгөө л ядар бол буурдаггүй хүн амынхан дундаж орлого нь нэмэгддэггүй эдийн засаг нийгмийн үед ийм асуудлууд байна. Тэгвэл эдгээр асуудлыг шийдвэрлэхэд үндсэн хуулийн гүйцэтгэх үүрэг нь юу вэ? Цаашид бид нар яг ямар зүйлд анхаарах юм тийм ээ? Үндсэн хуулийн одоо цаашдын ирээдүйг тайлбарлавал энэ Монгол Улсын хөгжид үндсэн хууль яг ямар үүрэг гүйцэтгэх юм гэдэг талаас нь тайлбарлав. За нар мод. Би бол ерөөсөө ганцхан л юм хэлнэ. Иргэд эрхээ шаардаж яа л гэж. Иргэд шаардахгүй бол эрх мэдэлтэй нэгэн чиний орон зай руу Шаардахаар барьж хорчээд шүү дээ. боломжтой хувилбаруудаар бид нэр шаардах арга замыг илэрхийлэх ёстой. Яг тэгэхээр дугаа байгаа л байвал өөрөө чи орон зай хумигдаад байна тий. Тэр хэмжээгээр төр өөрөө томроод байна. Төр өөртөө боломж олж аваад байна. Тэгэхээр би бол иргэн болгон эрхийнхээ төлөө тэмцдэг байгаа шээ. Зүгээр тэмцэж байгаа нэгэнд бас үндсэн хуулийн үзэл санаандаа үнэн ч байгаасаа. Жишээлбэл Германы үндсэн хуулийг түрүү Амраа маань татлаа тэн дээр ингэдэг шнэ. Хүн үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, соёл урлагийн бүтээл тойрох эрхтэй. Багшлах эрхтэй. Гэхдээ энэ эрх хэрэгчлөө нь үндсэн хуулийн үзэл санаанаас давах ёсгүй гэдэг хязгаарыг зааж. Энэ цэвэр үндсэн хууль дийдлэх үзэл санаа явж байгаа байхгүй юу? Тэгэд би багш би мэдчихээн би ингэж бодож байна гэдээ одоо шал үндсэн хуулийн үнэт зүйлээс хазайсан зүйл ярихсан тохиолдолд энэ өөрөө хуульч хүртсэн үйлдэл болж явах ёстой. Тэр талаас нь бид нар бас ойлгох ёстой. Жишээлбэл жагсаал цуглаан хийх тухайн асуудлыг хоёр талдаа бас авч үзэх ёстой шүү дээ. Зарим жагсаал цуглаан бол илт цагдаа руу дайрсан, илт нэг хүн лөө чиглэсэн одоо ийм субъектив хандлагатай бол явагддаг. Тэр тохиолдолд үнэхээр хуулиар үүрэг хүлээсэн байгууллагууд одоо залсан зогсоох хэрэгцээ шаардлага бол гарна. Зарим тохиолдолд бол магадгүй одоо бас иргэдийн эрхийг зөрчих тохиолдол бол гардаг. Энийг бас бид нэр мэдж байгаа тийм.
Тэгэхээр асуудал бид нар мэдрэмжтэй хандах хэрэгтэй. Хүний эрхийн талаарх, өөрийн эрхийн талаарх үнэлэмжийн иргэд маань дээшлүүлээ. Тэгвэл одоо төр бидний өмнө өөрөө хүлээх боломж нэмэгдэнэ гэж ингэж харж байгаа. За амраад доктор. За бас үндсэн хуулиас болж бас бүр ард түмний яг мэдээж үндсэн хуулийн гол зорилго бол одоо ард түмний сайн сайхны төлөө байх ёстой л. А гэхдээ үндсэн хуулиас болж одоо бас ард түмний юу гэдэг эдийн засгийн байдал дорооцсон гэж бол хэлэх бол бас хэцүү. Яагаад бол манай үндсэн хууль дээр ч бол заасан байгаа шүү дээ. Монгол улс бол дэлхийн одоо олон нийтийн одоо дэлхийн эдийн засгийн бол одоо чиг баримжаар баримтлана гэдэг нэгдүгээр. Хоёрдугаар үндсэн хуулийн 16 дугаар зүйл дээр байгаа хөдөлмөрлөх эрхийг заасан. Хувийн өмчийг хүлээн зөвшөөрсөн. Ингээд ийм боломжууд гэдэг юм ийм зүйлүүдийг бол заачаад байгаа байхгүй. А энийг харин юу гэдэг салбар хуулиудаараа одоо зөв зохицуулах гэдэг юм уу тийм ээ. Жишээл одоо иргэний хууль арч гэдэг юм өөр одоо харилцаа холбооны тухай хууль арч гэдэг юм. Ингээд энийг зөв зохицуулах, зөв хэрэгжүүлэх шаардлага л одоо Монголд бас тулгараад байгаа юм болов уу гэж боддог. Өөрөөр хэлбэл үндсэн хуулийн хэрэгжилт ямар төвшөнд явж байгаа юм те. Зүгээр энийг чинь ингээд батлаад орхичвол энэ үндсэн хууль чинь бол зүгээр л цаасал болчихж байгаа байхгүй. Гэтэл энэ цаасыг бид нар одоо яаж хэрэгжүүлж яаж одоо юу гэдэг эдийн засгийн эргэлтэнд оруулах гэж ярьдаг. Тийм болох вэ гэдэг нь бол одоо биднээс л одоо шалтгаалаад байна л гэж л одоо хэлж байгаа. За дөнгөр судлаач юу? Тэгээ хоёр доктортой бол ерөнхийдөө санал нэг. Ер нь бол иргэдийн оролцоо, бодит оролцоог нэмэгдүүлэх гэдэг асуудал бол маш чухал. Наазах нь одоо тэр шууд буюу сонгож байгуулсан төлөөлөгчдийн байгууллагаараа дамжуулж төрийг өдөртөх хэрэгтэй оролцох хэрэгтэй. Гэтэл одоо энэ сүүлийн үеийн одоо 92 оноос хойш одоо болж байгаа сонгуулиудын эрцээ мэдээллийг ингээд аваад үзэхээр ерөөсөө сонгуулийн жилд бол энэ эрцийн одоо эрц бол буурдаг. Сонгогчдын эрц буурдаг. Сонгогчдын эрц буурахаар яадаг вөхөр хөвчлэн тэр нөгөө нэг одоо юу гэдгийг маш сайн ажилласан сүлжээ бий болгосон ч гэдэг юм уу тийм одоо нэр дэвшигч сонгогдох магадaltaй болдог. Нэгдүгürt. Хоёрдугаарт одоо юу гэдэг тэр сонгуульд өгөөгүй үжиж сонгох хэрэгээ хэрэгжүүлээгүй үжиж одоо сонгогдсон хүмүүсийг шүүмжлээд идэх тийм ээ. Тэгэхээр өөрөлд юм бол та өөрөө очиод ингээд ганцхан сонгуул дээр ч биш тийм ээ. Сонгуулаа өгөх хэрэгтэй тэр иргэний хувьд үүргээ бас одоо энэ Монгол улс гэдэг чинь Монгол улсыг чинь зөвхөн одоо энэ их хурл засгийн газар ерөнхийлөгч удирдах хэрэгтэй биш шүү дээ. Энэ төрийн үйл хэрэгт бас одоо иргэдийн оролцох төр хууль зүйн боломжууд нь байгаа учраас энэ тал дээр одоо бас анхаарах хэрэгтэй. Нэгдүгээр хоёрдугаарт бол бас энэ одоо төрийн эрх барьж байгаа байгууллагууд одоо шийдвэд улсын их хурл засгийн газар шийд юм уу те. Эдгээр байгууллагууд бол бас одоо үйл ажиллагаанд үнэлт өгөх тийм ээ. Заашлаад одоо үйл ажиллагаа илүү сайжруулах. За энэ одоо ард иргэдэд тулгамдж байгаа одоо чухал амин чухал асуудлуудыг одоо шийдвэрлэхэд одоо нэгдэж хамтарч за заримдаа одоо бас харилцан одоо хяналт тавьж тийм ээ. Аль бол хуульд байгаа бүх боломжуудыг ашиглаж ажиллах ийм л одоо үүрэгтэй хоо гэж бодож байна. Тэгэхээр ерөөдөө хууль хэрэгжүүлэх гол асуудал бол иргэд энэ хуулиа мэдэх ёстой гэдэг дээр би санал нийлдэг ч үндсэн хууль дээр ч өөр өгдөг л да. Энэ хууль бол иргэдийн эрхийг хамгаалдаг. За мөн засаглал ямар байх ёстойг нарийн тогтоох замаар иргэний эрхийг хамгаалж байдаг. Чин засаглаа тогтоож байгаа гэдэг нь өөрөөсөө иргэдийг хамгаалж байна гэсэн үг. Гэтэл сүүлийн үед хүмүүсийн хувьд ингээд нэг юм хандлага гарч ирээлээ л да. Иргэд хуулиа мэдэхгүй байна. Иргэд үндсэн хуулиа бүр мэдэхгүй байгаа нь эдний алдаа гэдэг л да. Гэтэл эргүү хүн өөрийнхоороо мэдрэмж ирээл явахад манай Монгол улсын үндсэн хууль заавны эрх байж идэг. Тэр эрхээ эдэх боломжийг харин төр хангаж өгч чадж байгаа юу? Амар жаргал доктор өндөж байгаа асуудал шүү дээ. Би үндсэн хуулиа хэрэгжүүлдэг хуулиуд маань үндсэн хуулийн маань хэрэгжилт ямар байгаа? Үндсэн хууль зөрчсөн тохиолдолд хүлээлгдэг хариуцлага юу байж болох вэ? Оролцогчид юу гэж бодож байна? За түмээ. Тэгээ яг үндсэн хууль одоо юу гэдэг нь төрийн байгууллагуудын хувьд бол жишээлбэл одоо улсын их хурл засгийн газар ч гэдэг юм уу ерөнхийлөгч гэдэг юм уу те. Улсын дээд бүхий ерөнхий шүүгч гэдэг юм уу. Сонгуулийн ерөнхий орооч гэдэг юм уу. За эдгээр субъектүүд үндсэн хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд хянах механизм нь бол үндсэн хуулинд байж байгаа. За энэ хүрээндээ бол мэдээж тухайн одоо үндсэн хууль зөрчсөн үндсэн хуулийн зөрчилтөө шийдвэрийг одоо хүчингү болгох гэдэг юм. Ийм байдлаар одоо процесс бол явж байгаа. Дарамт доктор. Үндсэн хуулийн хариуцлага гэдэг та бас нэг асуудал хөндөжлөө тийм.
Тухайлбал бусад салбар хуулиудыг зөрчиж юм бол нөгөө хариуцлагын тодорхойлцсон байж байгаа шүү дээ. Жишээлбэл эрүүгийн хуульд бол одоо гид тэрэг үйлдвэрлэлийн гин, иргэний хуульд гэрээний үүрэг зөрчүүлэн гин гэж байж байгаа тийм. Яг түүнтэй адилхан үндсэн хууль зөрчүүл явах вэ гэж. Хариуцлага хүлээлгэх субъект нь мэдээж үндсэн хуулийн манайчийн үүрэг гүйцэтгэж байгаа үндсэн хуулийн шүүх үүрэг байж байгаа. Нөгөө талаас үндсэн хуулийн эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа, төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа нөгөө үндсэн хуулийн субъектууд маань өөрснөө улс төрийн хариуцлага хүлээх асуудлыг бас хуульчлах тухай асуудал яригдах юм байна. Тухайлбал одоо ерөнхийлөгч тангараасаа нийцсэн тохиолдолд огцорно гэдэг асуудал бол хариуцлагын асуудал шүү дээ, энэ механизм. Гэтэл үүн дээр нэмээд улс гүрнүүд бол үндсэн хуульдаа бас үндсэн хуулийн зөрчиллийн шинжтэй одоо хэм хэмжээнүүд үндсэн хуульдаа өөртөө зааж өгд юм байна. Тэгэхээр иймэрхүү зохицуултуудыг бол бид нар бас судлах ёстой байна. Хариуцлагажуулахын тулд бид нар тодорхой үйлдэлүүдийг зөрчил гэдэг байдлаар зааж өгөөд тэгээд түүнийгээ зөрчсөн тохиолдолд мэдээж огцруулах л асуудал ярина шүү дээ. Улс төрийн албан тушаалтан дээр бол огцруулах тэгээ үндсэн хууль зөрчсөн тохиолдолд үндсэн хууль зөрчсөн одоо хэм хэмжээг сэргээх хэвийн байдалд нь оруулах тухай нөгөө баталгаатай байдлыг тогтоох тухай. Сүүлүүд эргүүлэн татах гэдэг үг нэлээ яригддаг болж эхэлж байна тийм хүмүүсийн хувьд бол. За амар жаргал доктор. За би бол бас энэ хэлэхэд за одоо Монгол улсад бол за үндсэн хуулиас гадна нийтний хүчин төгөлдөр үйлчилж байгаа 800-аад хууль байна. Гэтэл энэ хуулиудыг бол одоо бас эргэж харах цаг бас болчиход байгаа. Хоорондын зөрчилтэй байна. Зарим нь шаардлагатай, шаардлагагүй. Жишээл бүх зүйлийг одоо өнөөдөр хуулиар зохицуулах одоо хэрэгтэй ч юм уу, хэрэггүй ч юм уу. Хуулиас одоо өөр юу гэдгийг нийгмийн харилцаагаар одоо тийм ээ одоо шудраг ёс ч гэдэг юм уу, зөв ёс ч гэдэг юм уу, зөв зүйлээр ч гэдэг юм уу зохицуулж бас болохоор зүйлүүд байгаад байна. За энэ нь бол эргээд нөгөө иргэдээсээ бас хамаарах гэдэг. Өөрөөр хэлбэл иргэд одоо боловсралтай гэдэг юм уу тийм ээ. Иргэд одоо илүү чадвартай гэдэг юм уу. Иргэд өөрсдөө одоо илүү зүтгэлтэй ийм байвал энэ зүйл бол илүү одоо гарч ирэх юм л боломжтой. Өөрөөр хэлбэл сүүлийн үед бол бас иргэд бол нэлээ бас харьцангуй сайжирж штэ тийм ээ. Гурван зүйлд бол нэлээ одоо нүд одоо хурц байна. Жишээл одоо юу гэдэг замын урсгал сүрсэн зүйлийг бол өмнө нь бол нэг тоодгүй байлаа шүү дээ. Бид нар яах вэ гэдэг. Одоо шууд бичлэг хийгээл цацж байна. Иргэд бол хариуцлага шаардж байна. Энэ хүнээс одоо арга хэмжээ аваач гэдэг. Тэгэхэд бол ийм одоо сайн зүйлүүд бас нэрсэр бол бас гарч ирэл. Одоо өөрийн чинь жишээлбэл хэлдэг сүүлийн үед бол одоо энэ төрийн өндөр албан тушаал жишээлбэл томилоход бол одоо нээлттэй сонсгол хийдэг болж байна. Өмнө нь бол ийм байдгүй хин хаан томилгсон мэддэггүй гинтл нэг өндөр албан тушаалтан гараад байдаг. Өө томилгсон. Одоо гэтэл иргэд олон нийтийг хилцүүлдэг болж байна. Иргэд шаарддаг болж байна. Одоо иргэд бас энэ хүнийг одоо сая бас хэлж игүүлэн татах яаж татах вэ? Одоо бид томилжтой энэ буруу ажлууд яах вэ? Иргэдийн гарын үсээ зурулах уу? Ингэж яах уу гэх ингээд бас ийм сайн одоо зүйлүүд бол бас бий болоо л байна. Тэгээ улам л одоо энэ гэхдээ энэ бол одоо хангалттай төвшөнд бол биш. Илүү одоо сайжруулах гэдэг юм уу? Илүү ийм зүйлүүд л одоо шаардаад байна. Тэгэхээр нөгөө нар мундах доктор хэлдэг иргэд эрхээ их сайн мэдээ түүнийг яаж хэрэгжүүлэх талын л одоо боломжуудын сайн нээж өгөх ёстой бол нэвтрүүлгийн цаг дуусах хугацаа болсон байна. За хил шийдэл нэвтрүүлгийн Монгол Улсын үндсэн хуулийн өдөрт зориулсан үндсэн хуулийн 30 жилийн зориулсан нэвтрүүлэг энэ үрээд өндөрлөж байна. Дараагийн нэвтрүүлгээр иргэн уулзтлаа. Баяртай үзэгчд. За та бүхэн ч гэсэн баярлалаа.